Одондар сугаас та бүхний хамраг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгөөний оюун болон Unitel компани нэвэддэг хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондар радио 107 83.3 хүссэн хост телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол Бурхны хурууны хээ гэсэн байна. Бурхан байгаад, хоруутай байгаад, хээтэй байгаад яг үнэ. Сонин сэдв байна шүү. За өнөөдөр бол нэлээд тийм шашинлаг юм ярих гад байгаа юм шиг санагдаж байгаа бах. Хэрвээ тгий санагдаж байгаа хүн байвал зөв. Өнөөдөр бид нар нэг культ үүсгэсэн байгаа. Шашны бүлгэм үүсгэсэн. Одоо шинжлэх ухааны математикийн шашны бүлгэм үүсгээд тэрэндээ одоо хүмүүсийг одоо илсүүлж авах гэж байгаа юм шүү. За ер нь бидний амьдарч байгаа энэ ертөнц тийм маш замбраагүй, самсраггүй юм шиг бидэрт санагддаг. За өнөөдөр цас орно. За маргааш замын төгжрөл орно. За хин нэгэн суглаагаар юм хожино. За гэх мэтлэн ямар нэг тийм зүй тогтол ч юм уу альсвал арга юуийг олчих гэхээр ерөөсөө тийм олдож өгдөггүй. Ерөөсөө тийм дандаа гиндүүлдэг. За нэг иймэрхүү юм бол амьдралдаа байнга тохиолддог. Тэгэхээр бол бид нар бол нэг зүй тогтол байгаа гэж ихэнхдээ л бодохгүй байх. Дандаа л замбраагүй самсраггүй л гэж бодно. За тэгэхээр одоо бүхэн зүгээр л аз эсвэл одоо эзэл байдаг юм шиг санагдаж байгаа тийм. За ийм одоо хөл толгой нь олдохгүй божигнсан энэ ертөнцид одоо яаж яваад төрцсөн. За одоо бодвол бас л нөгөө нэг хаврхан тасалбарыг аваална суглаанд хожоол бас ирсэн байлгүй дээ тий. Түүний үзүр мэтгээр суугаад одоо төрсөн хүртэл одоо тий санамсаргүй тий. Тэгээ ямар нэгэн тийм зүй тогтлындэс бол олж харах боломж байхгүй. Хэн ч үдийг хүртэл олж хараагүй. Гэхдээ яг зарим шашинд бол олон харцсан байдаг. Гэхдээ өнөөдөр бид нэр тэрийг одоо ямар зүй тогтол байгаа талаар бас ярилцсанаа. За уг нь бол бид нар чинь өөрсдийг бол юм чөлөө төсөл зоригтой амьтад энтергээд л бодоод байдаг уг нь. За одоо юу идэх, хаашаа явах ч юм уу ямар үг хэлэхээ бол бид нар өөрсдөө шийддэг гэж боддог. Яаж л итгэдэг те. За гэтэл бас үгүй юм. Бид нар бол чөлөө төсөл зоригтой биш ээ. Бид нар бол ямар нэг юм идэх, юу идэх, хаашаа явах гэдэг зэрэгээ бол өөрсдөө бол шийддэг юм биш юм байгаад байгаа. За бидний ер нь уншиж байгаа номны үгнүүд заяа. За тэгээд төрөвчин байгаа одоо мөнгө эсвэл одоо дэлхийн хотуудын хүн ам гээд баг одоо бүх зүйл нэг юм үл үзэгдэгч тийм гар шиг юм шийдэд байдаг гэвэл яах вэ? За нэг эргэн тойронд одоо байгаа бүх энэ эмх замраагүй байдлын цаана маш тийм нарийн эмх цэгц. За бүр нэг тийм айц төрүүлэм нууц кодууд нуугж идэг. За яг л одоо Matrix кинон дээр гардаг шиг ер нь ертөнцийн бүх зүйл одоо тодорхой алгоритмд захирагддаг бол яах вэ гэдэг. За дэлхийн хамгийн баян хүмүүсийн 20% нь нийт баялагын 80% эзэмшдэг. Ямар ч номны хамгийн олон давтагц үг нь 2 дахь олон давтагц үгнээсээ 2 дахин их байдаг. Татврын байцаагч биш үү те. Энэ санхүүгийн тайлангийн тоонуудын хамгийн ихний оронг нь хараад одоо нэг байх магадлагын шалгаад луу руу үгүй юу гэдгийг шууд мэдчихдэг энэ төр жишээний. За өнөөдөр бид нэр Зипфийн хууль, дээрэс нь одоо Бенфордын хууль, Паретогийн зарчим, нормал тархалт гэдэг ер нь бол үнэхээр одоо нүд орой дээр гаргамаар тийм сэдвүүдийн тухай ярилцах болно. За эдгээр бол зүгээр нэг тийм хуурай математик том юмнууд бол биш. Энэ бол ертөнцийн үйлдлийн систем юм байна. Харин юу гэсэн үг юм те? Одоо тэр тооных нь юг хараад худлаа юуг нь мэдчихдэг, тооных нь ихэл тоонуудыг хараад гэдэг ч юм уу номын тэр үгийг цаанаас нь зохиосон ч юм уу харин юу яаж вэ те? Яг үнэ те. Гайхаж байна. За энэ бол ер нь бол бидрийг яг хэн бэ гэдгийг байгаль дэлхий яг яаж ажилтгийг хэлж өгдөг ер нь алдын нууц хуулиудын тухай өнөөдөр бид нар ярилцсан гэсэн үг. Тэгэхээр бидний энэ бодоод байгаа самсраггүй юм шиг ийм те хааш яаш яаж арга юунд олдохгүй ийм зүй тогтолгүй ертөнц маань бол цаанаа бол маш тийм нууц нарийн чанд кодоор алгоритмаар ажиллаж идэг. Бид нар ерөөсөө тийм чөлөө сонголт Монголд гэсэн юм байдгүй талаар өнөөдөр ярилцах болно. Ямар ч байсан энэ хорвоо ертөнцийг хэн нэгэн бүтээсэн юм шиг ийм зүйл байгаа.
За бидний өдөр бүр хэрэгэлдэг одоо үгсийн хамгийн түгээмэл ашиглагддаг үг нь үг нь ойлгосноо. Түгээмэл ашиглагддаг үг нь Түгээмэл ашиглагддаг үг энэ. оо. За тэр үг бол энэ байх нь шүү дээ. Тий. За энэ гэдэг үгийг бол бид нар хамгийн их ашигладаг байх нэ. Ямар хачин юм бэ? Тий. За бүгдээрээ нэг тийм сонирхолтой туршилт хийгээд үзье. За ашиг одоо хийж гин гэд төсөөлье. Тий. Дараа завтай үедээ бас тий жигнэсээ хийж үзэх боломжтой юм туршилт байгаа. За яг одоо өөрийнхөө хамгийн дуртай номыг заяа. За эсвэл одоо ямар ч хамаагүй нэг самсруугүй мэдээллийн сайтыг барьж аваад за тэгээд дээр нөгөө өгнүүдийг тоолж үзье. За тэнгууд одоо их сонирхолтой, хажиргалтай зүй тогтолтондээс ажиглагддаг. За энийг бол Зиппийн хууль гэж нэрлэдэг байгаа. За Харвардын их сургуулийн хил шинжлэлийн эрдэмтэн Жорж Зипп гэдэг хүн бол энийг анх анзаарсан байгаа юм л та. За тэр Джеймс Жойсийн одоо Улис гэдэг романыг одоо бүх үгийг нэг үрчлэн тоолж ütсэн байгаа. За тэгээд юу болж мэдсэн бэ гэхээр шүү дээ. Ямар ч хэл дээр хамгийн их ашиглагддаг үг нь хоёр дахь хамгийн их ашиглагддаг үгнээсээ яг хоёр дахь их. Гурав дахь үгнээсээ одоо 3 дахь их. 4-өөсөө 4 дахин, 5-аас 5 дахин одоо 100 дахь үгнээсээ 100 дахин их гэх мэтэр одоо ашиглагддаг юм байна. Зөв. Юм одоо эхнийх нь маш өндөр байтал ингээд тий яг үнэ. Маш уруу хамааралтай гэдэг шиг. Нэгт орж байгаа хамгийн их одоо энэ гэдэг үг байлаа гэж хэлдэг л та тий. Маш өндөр. Тэр нь амар өндөр. Хоёрт орж байгаа нь болохоор 2 дахин бага. Гуравт орж байгаа 3 дахин бага. Дөрөвт орж байгаа 4 дахин бага гэдэг юм. 4-1-2 ч бүр хол тасарчлаа тий. За. За нэг иймэрхүү. За жишээ нь одоо англи хэл нь дөө гэдэг үг өгдөг. The the article орос хэлгээр бол тий. За the гэдэг үг хамгийн хэрэглэгдэм байна л да. За тэгвэл хоёр түүг нь болохоор би гэж байгаа. За дэ гэдгээс бол хоёр дахин цөө хэрэглэгддэг. За монгол хэл дээр ч юу нэг ялгаагүй. Одоо манай хамгийн их хэрэглэгдэв үг нь үг нь За тэр хэлсэн шүү дээ тий. Тэр үг энэ. Хоёр дахь их хэрэглэгдэв үг нь тэр. Тэр юм биш. Тий. Тэр нь нээс хоёр дахин бага хэрэглэгдэг. За ер нь бол те сонгож авсан одоо текстийн тоо их багтсан энэ одоо ойролцоо бол нэлээд ойролцоо. Альсгүй одоо ойролцоо биш болж эхэлдэг. Одоо нэгэсэндээ яг математикийн хуулийг дагаж эхэлдэг гэсэн үг. Одоо бидний авж байгаа нийт тоолж байгаа үгний тоо их багтсан. Илүү зузаан ном багтсан. Илүү их одоо өгдлийн сан багтсан бол одоо энэ магадлал руу төхөөддөг. За энэ хууль яг Итали, Хятад энэ төргээд ер нь бол одоо цохоод авах шаардлага байхгүй. Бүх хэлэн дээр ажиллана. Бүх хэлэн дээр үйлчилдэг. Бүх ном дээр үйлчилнэ. Хаан ч гэсэн үйлчилнэ. Цаана програмд нь таруулсан юм шиг ямар хачин юм бэ те? Тийм. Яг тийм. Яг бүгдээрингийн нэг компаниас нэг газараас гаргасан юм шиг угаасаа те. За гэхдээ Зиппийн хууль одоо зөвхөн хэл яриагаар хязгаарлагдахгүй. Ер нь л хаасаг байдаг. За дэлхийн аль ч улсын хотуудын хүн амыг хараад үзээрэй. За тухайн улсын хамгийн том хот нь хоёр дахь том хотоосоо яг 2 дахин одоо их хүн амтай байдаг. 3 дахьаас 3 дахин 4 дахьаас 4 дахин гээд их хүн амтай байгаад байдаг. За Америкийн нэгдсэн улс, Герман, Франц гэдэг улсууд төр бол энэ нэлийн сайн ажилтдаг энэ хууль бол. Наа чи аягүй хачин байхгүй. Одоо жишээлбэл тэнцэнд байгалийн гамшиг болд юм уу, дахал болд юм уу те. Ян зүрийн юм болоод энэ хуулиндаа ингээд захтай байж байдаг те. Тэг чи яагаад хачин бэ? Цаанаас нь тохируулаад байгаа юм шиг. За манай Монголын хувьд бол хүн ам цөөтэй болохоор энэ хууль нэг тийм айхтар ойролцуулж чадахгүй нэг жоохон худлаа муу гардаг. За Улаанбаатар хот бол хитрхи тийм толгой томтой хот байгаа. За хүн ам ихтэй улсад бол ажиглагддаг гээд байгаа боловч би одоо хараад үзсэн Хятад энэ төр дээр жоох өөр байгаа дэлэл дээ яагаад гэдэм мэдгүй. Гэтэ гол санаа нь ер нь бол энэ зүй тогтол их олон улсууд давтагддаг. Хотуудыг ингээд олон хоттой байгаа шүү дээ. Одоо манай Монгол ганцхан Улаанбаатар гэдэг хоттой байгаа. Одоо яг нь Эрдэнэт ингээд дархан мархан гэдэг ингээд тоолох юм бол гэтээ яг тэр хууль зүй тогт гарч ирэх. Бүр олон Америкт бол ингээд бүх хотууд ингээд хүн амаар жагсаагаад яг Зиппийн хууль гараад ирдэг. За өөр бас зөндөө жишээнүүд байна. Бүр тоолж арангүй заяа. За дэлхийгээс харагддаг шөнийн тэнгэрийн оддын хамгийн тод од нь 2 дахь тод одноос 2 дахин тод байдаг. 3 дахьаас 3 дахин тод байдаг. 4 дахьаас 4 дахин. За нарны шуургын одоо үүсгдэг нарны гялбаа гэдэг нь шүү дээ, тий. Хамгийн хүчтэй нь одоо 2 дахь хүчтэйгээс 2 дахин тод байдаг. Ер нь бол бүртгэгдчихсэн одоо тэр нарны гялбаа гэдэг нь одоо нарны дэлбэрэлт тесрэлт гэсэн үг байхгүй нөө. Нарны шуурга үүсгээд байдаг. 3 дахьаас 3 дахин тод байдаг гэх мэт. За хамгийн хандлттай сайд 2 дахь
хандлттай сайтаасаа бас 2 дахин одоо их байдаг. Их хандлт авдаг гэсэн үг шүү дээ. За 3 дахь 3 дахь их гэх юм. За дархлааны одоо ресепторын уургийн дараал гэж байд юм байна. За тэр өөр бас одоо энэ газар хөдлөлтийн магнитууд хамгийн их одоо ишлэгдсэн эрдмийн ажлууд хүмүүсийн нэрэнд ашиглагддаг одоо хамгийн түгээмэл овог тархиндх нейронуудын идэвхжил хоолны жорнууд ордог хамгийн түгээмэл орц хүн бүрийн утсанд байгаа тэгээ хамгийн их дуудлага ирсэн дугаар. За саран дээр байгаа дээр бүх тоонуудыг ингээд томоос жижигрүүн гэж агсаангууд бас яг адилхан хэмжээнүүд нь өргөнүүд нь яг адилхан юм зэби оол гарч ирдэг. Сарны тогоо. За хамгийн олон хүн нас орсон дайны одоо тоонд хамгийн олон нас орсоор ингээд дайнуудыг жисэн бол зэби оол гарч ирнэ. Хамгийн түгээмэл шатрын гараанууд одоо бидний хамгийн их мартдаг зүйлүүдийн тэр хэмжлэн бүгдэн дээр нь тоо томшгүй. Ер нь бол ингээд энэ жишээнүүдийг дурдаад байгаа бол хизээж дуусахгүй гарч ирээл. За тэгэхээр зипийн үйл ерөөсөө хаасаагүй. Хаанаас л юу тоолнууд тэндээс ч л гараад ирнэ гэсэн. За яагаад гэдэг асуулт гараад ирнэ. Яаж гэдэг асуулт. За хэлний хувьд бол энэ Жорж Зип өөрөө энийг хамгийн бага хүчин чармаалтын зарчим гэж одоо тайлбарлалт юм байл. За энгийнээр бол одоо залхуурлын зарчим гэж хэлчих болно гэсэн үг тийм. За бид нар одоо мэдээллийг хоорондоо дамжуулахдаа хамгийн бага энерги зарцуулахыг хичээнэ. За бид нар ч гэж ер нь бол хорон ертөнц физик одоо ерөөсөө ингэж ажилтгийг бол манай үнэнч үзэгчд бол мэдж байгаа. За гэрэл бол хамгийн богино замыг туулдаг, хамгийн бага хугацааг зарцуулдаг энэ тий. За иймэрхүү зүйлүүдийг бол өмнөх нэвтрүүлэг дээр маш их хэлжсэн. За тэгвэл хүн ч гэсэн адилхан байх нь их залах уу. За хэрвээ бүх зүйлд одоо шинэ үг зохиогоод байх юм бол угаасаа бид нар бүгдээрээ тогтоож чадахгүй тарих дээрээс нь одоо ачаалаа дийлэхгүй одоо хялаагаад унчна гэсэн үг шүү дээ. За тийм болохоор одоо цөөхөн идэхүүг маш ихээр ашиглагддаг. Босод үг нь харьцангуй баг ихэнх үг нь баг ашиглагддаггүй шахуу тийм зүйл болж байгаа. За цаанаасаа л ер нь бол тарих ингэж ажиллаад байгаа болохоор л энэ бүх хэлнүүд ижилхэн зүй тогтолтой байгаа гэж энэ зип өөрөө тайлбарласан. Цаанаасаа юу гэсэн бэ? Одоо тарих бидний тарих угаасаа ингэж залхуурж ажиллаад байгаа болохоор бүх хэлнүүд бүх хүний л зохиосон хэлнүүд бүгдээрээ адилхан цаанаасаа ингэж ийм зүй тогтолтой байгаад байгаамаа гэдэг ийм одоо тайлбарыг өөрөө зип одоо Жорж Зип чинь бол өөрөө энэ хэл шинжлэлийн хүн байхгүй юу? За бүр хачин зүйл нь. Homo sapiens гэдэг одоо нэг тархинаас гарч байгаа учраас адилхан руу тэмүүлээд байгаа юм байна. Хамгийн хэлбэрлүүн тэр нь ингэж таардаг юм байна. Яг үнэ тий. Тийм. Ерөөсөө яг л нэг хорон ертөнцийн ажиллах зарчим бол хамгийн бага энергиэр хамгийн хурдан хугацаа хамгийн бага одоо замыг одоо зарцуулахаар сонгодог бол одоо бидний тархичсан хорон ертөнцийн дээр байгаа. Тэгэхээр бидний тархичсан яг адилхан ажиллах хэрэгтэй. Хамгийн бага энерги зарцуулах хэрэгтэй. Тэгвэл хамгийн бага энерги зарцуул. Үгүй яах вэ? Залхуул байхгүй үү? Үгүй яах вэ? Энд чинь бас нөгөө нэг бүтээлч биш санагдаад байна. Хэмнэлт хийгээд байна шүү дээ. Хэмнэлт хийгээд байгаа байхгүй юу? Тийм бас өрн дараа хийгээд баймааргүй байна. Тийм. Тэгээ нэг эсэн босын баахан үг цээжлээ баахан үг зөхөөгөө тэгээ тэр болгоны хэрэглээд тах юм бол бид тэр хоорондоо ойлголцож чадахгүй ачи юм бол. Би одоо гайхалтай 1000 үг одоо зохиолоо гэж бодоход тэр байх ёстой 1000 үгийг л би олсон болж таарах гээд байгаа байхгүй тий. Тэрнээс илүү гарахгүй. Яг үнэ тий. Тэгэхээр чинь. Тий. За энэ хэлний тухай бол цаашаа зөндөө ярина. За бүр хачин зөвлөд нь болохоор энэ хууль одоо шүмээр мэтийн эртний хэлнүүд дээр ч гэсэн. За бүр бидний одоогоор тайлж амжаагүйгаа энэ тэр эртний хэлнүүд одоо энэ археологийн олдрууд дээр олдоод байгаа ийм хэлнүүд дээр бүр биш дээ энэ орчин үеийн програмчлалын хэлнүүд дээр хүртэл гарч ирдэг. Тэр байтгаа биш дээ далайн хануудын хоорондоо ярилцдаг хэлнээр хүртэл ингээ авианы хэлвэ шүү дээ тэрэн дээр хүртэл гарч ирж байгаа. Одоо бүр амар санагдчихсан. Тийх ёстой. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол зипийн хууль бол зөвхөн одоо хүний соёл одоо энэ тарих биш те харин одоо мэдээлэл оршин тогтох математик загвар юм биш үү гэдэг юм таамаглал гаргаж ирж байгаа. Тэ? Энд чи ерөөсөө хорон ертөнц төр мэдээлэл хадгалагдтал ингэж хадгалагддаг юм шүү. Тэгээ бидний тархинд байна уу? Эсвэл хард дискийн дотор байна уу? Одоо дельфиний тархин дотор байна уу? Эртний одоо шумерчүүдийн эртний одоо энэ соёл иргэншлүүдийн тархин дотор байна. Ерөөсөө хамаахгүй. Чулуун дээр өчнө үү? Цаасан дээр өчнө үү? Тэ? Хамаагүй. За хэрвээ хизээ нэгэн цагт хайр гаргын бидэртэй холбоотойтой бол одоо тэдний хэлч гэсэн ер нь зипийн хуулийг та дагах хэвээр зипийн хууль захирагдах хэвээр гэж үзээд байгаа. За Эрдэнэт бол энд одоо бат итгэлтэй байгаад байгаа. Харин ч одоо баг зипийн хуулийг дагахгүй бол гайхна гэсэн үг шүү дээ. Одоо уг нь бол бид нар чинь өнөөдөр зипийн хууль яагаад энэ одоо хил болгонд гарч ирээд байгаа юм бэ гэдэг өөрөөсөө гайхаад байгаа шүү. Гэтэл одоо Эрдэнэт бол харь гаргийг урж ирээд ингээд хилийн тоолоод өгнүүдийн тоолоод зипийн хууль байхгүй байгаа юм харилж гайхна. Ямар сони юм бэ? Зипийн хуулийг дагахгүй байх ингээд. Ямар имх замбраатай болчихвол. Тий. За хэл гэдэг бол ерөөсөө л цаанаасаа тийм. За гэхдээ энэ зөвхөн одоо хэлний тухайд
биш гэд түрүү хэлсэн те. За өөр бусад зүйл дээр ч гэсэн ер нь чинь хаасаагүй юу вэ тэр хаа байсан тэр одны гэрэлтэл энэ тэр те. Тэр ч одоо зүгээр тэр од бол нэг дэлхийд харагдах гэж тийм гэрэл гаргаагүй. Тэгж яхад тэр ч одоо те тэндээс гарч ирж байдаг. Тийм. Тэгэхээр хаа хамаагүй тийм зүйлсийн ер нь л тийм статистикаас энэ зүйл төгтөл ажиглагдаад байдаг гэдгийг л гэхдээ яагаад гэдгийг хэн ч одоо хүртэл мэдэхгүй. Мэдхгүй юм уу? Тийм мэдхгүй яагаад гэдгийг нь одоо хэлэх юм байхгүй хөлөө гэдэг. Харамсалтай тийм байхгүй. Гэхдээ ийм гой тайлбарууд бол байгаа. За явж энэ одоо ZP-ийн хуулийн дач биш те. Энэ санамсаргүй тооны магадлал өөрөө ингэж ажилтдаг байгаа гэж одоо Mandelbrot гэдэг эрдэмтэн бас байдаг мундаг алдартай. Тэр бол бас ингэж тайлбарсан байдаг. Энд чинь наад чи ерөөсөө энэ наад ZP чи хилээд байгаа энэ хууль муу альсгүй энэ хил ус энэ төр биш. Чин зүгээр юм санамсаргүй тооны магадлал өөрөө ингэж ажилт юм биш үү дээ гэдэг юм таамаглал. За бичгийн машинуудыг ер нь бол бид нэгээ санамсаргүйгээр заавал бичгийн машиныг үлээ л да тийм нэг Word гаргаж ирэл энэ keyboard-аа ингээ санамсаргүйгээр ингээ хамаа намаагүй замбаргуур. За өөрөө ч их нэг юм сармагчин шимпанзе авчирж байгаа тэгээ суулгаад тэгээ нүдүүллээ гэж бодъё. За тэгвэл тэндээс одоо бичигдсэн ямар ч утгагүй юмнууд бичигдэн шүү дээ тий. Гэхдээ тэр дотор хүртэл энэ зүйлүүд гарч ирдэг. Тэгэхээр энэ ерөөсө хүний тархинда хүний зохиосын хилэндээ биш байна. За хүний тархи одоо ерөөсө энийг гаргаж ирээг үн чинь зүгээр замбраагүй одоо магадлалт зүйлүүдийн л одоо хүнээс гарч ирж байгаа зүйл юм биш үү гэдэг юм бооч. Саях чинь бүр миний өмнөх бүх болдлыг үгүй хийчлээ шүү дээ. За тэгж таарна. За тэгсэн ч гэсэн ер нь яагаад тэгвэл энэ статистик чинь ийм зүй тогтолтой байгаа даа. Магадлал чи яагаад ийм зүй тогтолтой байгаа даа гэдэг асуулт нь бас л хариу байхгүй. За гэхдээ энэ хууль бидрийг одоо бидний хамгийн сайн мэдэх нь Паретогийн зарчим руу хөтэлдэг. 80-20-ийн зарчим гээл одоо манайхан бол мэддэг те. За энэ бүр сонирхолтой юм сэдв байгаа. За ийм сонирхолтой сэдв рүү орохынхоо өмнө хэдүүлээ төр амс хийгээд за хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За өнөөдрийн манай хамтран ажиллагч байгууллагаар өнөөдрийн болон өмнөх бүх дугааруудын энэ сизонд гарч байгаа өмнөх бүх дугааруудын ирээдүйн бүх дугааруудын одоо манай хамтран ажиллагч бол манай Игүнэ оюун компани байна. За Игүнэ оюун компани юу гэдэг вэ гэхээр оюун ухаан хийдэг ийм компани байгаа. Игүнэ гэдэг нэрийг бол сонсоод манайхан бол алидийн мэддэг болсон байх хэвээр. За Игүнэ оюун компаниас яг гар утасны аппликейшн гаргасан байгаа чат аппликейшн. За энэ бол Игүнэ чат гэдэг аппликейшн байгаа. За энэ өнөөдрийн бидний хэрэглээд байдаг хиймэл оюухантай чат аппликейшнуудтай адилхан бүх юмыг хийж чадна. Одоо тий цаг агаараа асууж болно. Гэрийнхаа даалгаврыг одоо асууж болох юм уу? Тий. За тэгээ өөрсдөө зөндөө юмнуудыг асууж болно. Асууж болдог хиймэл оюухантай чатаас асууж болдог бүх юмыг асууж болно. Компьютерийн програм код хичүүлж болно. Эсвэл одоо яад энэ ийм орчуулж болно. Хэл зүг одоо шүлэг зохиолгуулж болно. Харин гэхдээ энэ бүх энэ маш олон тоо томшгүй олон хиймэл оюунтай чатууд дундаас Игүнэ чат бол юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ монгол хэлээр сургагдсан монгол хэлийг сонсоод ойлгодог. Монгол хэлээр ярьж чаддаг ийм хиймэл оюухан баг. Нэгсэндээ бид нар яг л хүнтэй ярьж байгаа юм шиг яриа авчна. Энэ Игүнэ чаттай. За бас дээрэс нь хамгийн чухал юм болохоор монголчууд өөрсдөө одоо монгол хөрсөн дээр оргуулсан ийм одоо чат байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюухан монгол хөрсөн дээр гэдэг нь одоо монгол өгөгдөл дээр гэсэн үг шүү дээ, тийм. Монгол өгөгдөл дээр одоо хиймэл оюуханыг сургахчаар юу болдог гэхээр тухайн хиймэл оюухан монголоор сэтгэж эхэлнэ. Одоо бид нар монголоор тэр хиймэл оюунтай ярьж хахад ямар нэгэн гадаад хэл рүү орчуулахгүй хөрвүүлэхгүйгээр шууд монгол хэлээр нь ойлгоно. За дээрэс нь шууд монгол хэлээр нь одоо ярина гэсэн үг эргүүлээд. За тэгэхээр нэгт хурдан байж гэн одоо хамгийн чухал юм бол эндээс ямар нэгэн орчуулгын ч юм уу тийм мэдээллийн алдагдал үүсэхгүй. Одоо үйл ойлголцол үүсэхгүй гэсэн үг тийм. За тэгэхээр англи хэл дээр сургагдсан хиймэл оюун англи хэлээр сэтгэнэ. Монгол хэлээр асуух юм бол англи хэл рүү хөрвүүлж өөрийнхөө англи хэл дээр одоо ойлгонгуудаа тэрийг одоо хариулахдаа англи хэл дээр нь хариулаад тэрийг монгол хэл рүү дахиж хөрвүүлээд тэгээ ингээ монголоор хариулна гэсэн. За тэгэхээр энэ хооронд бол маш их хэмжээний тодорхойгүй байдал, маш их хэмжээний мэдээллийн одоо алдагдал үүсэж байгаа. За тэр юм алдагдал үүсэхгүй байна. За тэгээ дээрэс нь монгол өгөгдлүүдээр сургагдсан болохоор эн чинь одоо хил зүг байд юм уу, зөөрөг байд юм уу, шүлэг, найрагл байд юм уу те Монголтой холбоотой бас зөндөө юмнуудыг асууж болно. За бас дээрэс нь Монголын аж амьдралтай холбоотой одоо жишээл автобусны төвжирлэг, автобусны маршрут одоо бас дээрэс нь замын төвжирэл ч юм уу те гих мэтлэн юмнуудыг асууж болох нэ. За мэдээ асууж болно.
Эсвэл цагаагаараа сууж болно. Ер нь хүссэн бүх юм асууж болно. За тэгээ дээрээс нь сэтгэл зүйн зөвлөгөө авч болдог ч юм уу те. Одоо би ингээд жоохон готраад байна гэдэнгүүт чинь би бол уг нь бол эмч биш. Сэтгэл зүйн эмч биш. Гэхдээ өөртөө чинь ярьж өгч тосолж болно гэх. Хүн бол ер нь ингээд өөрөө ярьж байхдаа л өөрийнхөө одоо шийдлийг болчдөг. Тарих гэж чинь гайхалтай зүйл шүү дээ те. Гол нь ярих л одоо хүн хэрэгтэй байгааддаг. Гэтэл одоо л игүүнээ чадтайгаа ярьж штэ сайхан. Цаад ч юм бол өөрөө ч ойлгоно. За ингээ хүсэх юм бол дуугийн сольж болно, эрэгтэй болгож болно, эмэгтэй болгож болно гэх мэтлээ. Ер нь бол маш гайхалтай ийм хэмэл оюун байгаа. За энийг өөртөө суулгаад авчаарай. Android, iPhone аль алин дээр нь байж байгаа. За эмээдээ суулгаж өгөөд, аав ээждээ суулгаж өгөөд, одоо ингээ дүүдээ суулгаж өгөөд ингээд бүгдээр ингээ суулгаад тэгээд одоо бүгдээрээ хэмэл оюун ухаантайгаа Монголын хөрсөн дургуулсан Монгол хэмэл оюун ухаантайгаа одоо чатлцгаая тий. За игүүний чатыг хийсэн игүүний оюун компанида баярлалаа. Баярлалаа. За одоо амьдралын ер нь философт хамгийн тийм ойрхон байдаг. Одоо манай үзэгч 80-20-ын зарчим энэ төр гэдгээр нь илүүтэй сонсч байсан байж магадгүй. Ийм Паретогийн зарчим гэдэг талаар ярилцъя. За 1896 онд энэ Италийн эдийн засгч Вильфердо Парето гэдэг хүн байна. За Италийн нийт газрын 80%-ийг хүн амынх нь 20% нь эзэмшдэг гэсэн ийм судалгаа хэвлүүлсэн байдаг заадч. За тэгээ дараа нь 20%. Тий. Нийт газрынх 80% нь нийт хүмүүсийнх нь 20% нь л эзэмшдэг гэдэг ийм одоо цаа чи эдийн засгч юм чи одоо тийм нэг судалгаа гаргаад хэвлүүлсэн байна л д. За тэгэл толгой төр ямар сони юм бэ гэж 80-20 гээд боцсон явжсэн чи дараа нь ер нь өөрөө цэцэрлэг дээр ийм вандуу хураагаа байжсэн байна. 20-ийнхаа цэцэрлэгт вандуу тарьсан дээ тэрийг ороогаа байжгаад за тэгснэ их сонирхолтой юм ажигласан байна. За яг адилхан зүй тогтол анзаарсан байгаа эндээс. Нийт ургацын 80%-ийг нь нийт вандуунуудынх нь 20% нөгжсэн байгаа. Хамгийн эрүүл гэсэн 20% нь л одоо нийт ургацын 80%-ийг бүрдүүлж ирсэн. Ургуулж ирсэн. За ингээд чи бүр те нэг нээлт хийсэн юм шиг л болно зү те. Тэ? Яг энэ ажиглалт нь бол Паретог маш том тийм нээлт рүү хөдөлсөн байдаг байна. Би яг сайн ойлголоо. За. Миний үйлчлүүлэгчдийн ингээ те 100 үйлчлүүлэгчдийн яг нөгөө 20 л надад хамгийн ашигтай яг зүгээр дагалдах байдаг байхгүй. Яг энэ спойлер алерт одоо яг ярих байгаа юм тий. За 82 гэдэг энэ харьцаа бол ертөнцийн зарчим шахуун болж таарж байгаа. Ер нь за янз бүрийн юм байна л да одоо тий. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ цөөнх нь ихийг шийддэг. Олонх нь цөөнхийг нь шийддэг ч юм уу тий. Иймэрхүү одоо зарчим гэсэн. За айгүй олон жишээ. За хүн ихэнх цагийнхаа 80% нь одоо хувцсны шүгэнд байгаа нийт хувцсныхаа 20% л өмсөж өнгөрөөд юм байна. За тэгээ үлдсэн 80% нь ихэнх хувцсанд одоо тэр дотор ихэнхтэй л тэр шүгэн дотор байж идэг. За ухаалаг утсан дээрх нийт аппликейшнуудын 20%-ийг нийт одоо утсаа ашиглаж байгаа цагийнхаа 80% нь ашигладаг. Тэгэхээр бид нар утсаа ингээ барайл явж байхдаа нийт тэр цагийнхаа 80% нь ихэнх цагийг нь дөнгөж 20%-ийн аппликейшнийг хэрэглэдэг байна. Ихэнх нь тэр цааталт ингээ зүгээр байж идэг гэсэн ихэнх аппликейшнуудаа ашигладаг. За ягэнтэй төсдөгөрийн програм хангамжуудын аппликейшнууд байна шүү дээ тийм. Эдгээр дээр гарч байгаа нийт алдаануудын 80%-ийг нийт бүртгэгдсэн алдаануудын 20% нь л одоо ингэж гаргаж идэг. Нэгсэндээ одоо өөрөөр хэлэх юм бол юу гэж ойлгож болох вэ гэхээр одоо тэр цаана байгаа программистууд төгжүүлэгчд нь одоо нийт тэр бүртгэгдсэн байгаа алдаануудын яг чухал 20% нь л олоод янзалчих юм бол нийт одоо хүмүүсийн утсан дээр гарч байгаа алдааны 80% нь засчихна гэсэн үг. За нэг иймэрхүү юм болж байна. За эрүүл мэндийн салбарт одоо нийт нөөцийн 80%-ийг нь одоо нийт өвчнүүдийн 20% нь л дангаар ашиглаждаг юм байна. За компаниудын төрөүний эмчийн явж байна те. Компаниудын нийт ашигын 80%-ийг нийт үйлчлүүлэгчдийн нь 20% нь бүрдүүлж яадаг. Тэгэхээр ерөөсөө энэ 20% бол сайн ингээд одоо арчилт тордоо явчихад бол нөгөө 80% ашиг нь бол ингээд пүнк гэж ороод ирэх нь шүү дээ те. За дэлхийн баялагын 80-аас илүү хувийг нь хүн амын 20% нь л ер нь бол эзэмшдэг. Нөгөө нэг Ротшильд энтер гэж байдаг шүү дээ тий. За одоо манайхаар бол одоо 30 гэр бүл юм бол. Үгүй харин тий хүн ер нь нөгөө баяжих тусмаа илүү баяжих нөгөө боломжууд нэгдэд яваад. Тэгээ улан байж ирээд юм билээ шүү дээ. Энэ урнаа яг ярих гэж байгаа юмнуудыг яриад тийш байна. За энэ ер нь шодрог санагдаж магадгүй. Энэ ч одоо нийт ашигч одоо нийт хөрөнгийн 80% 20% хүмүүс нь эзэмшнэ гэж одоо жоохон тий. Би ч гэсэн баян байваар шүү дээ тий. Яахлаараа гэж бодож шүү дээ. Яг үнэ яагаад тий. За яагаад гэдгийг одоо хялбархан ойлгуулах нэг тийм сонирхолтой туршилт байдаг. За хэсэг цаасны авчирнуудыг урдаа тавьчих. Одоо нэг юм цаас авчирыг төмөрийн нуглаад хийсэн цаасны авчирнууд байдаг шүү дээ. Тэрийг одоо нэг атгаж авч байгаа ч юм урдаа ингээд тавьчих авуулаад. За тэгээд тэндээс самсгуугаар хоёрыг нь аваад тэгээ хооронд холб. Тэгээ буцаага олчих. Тэгээ дахиад хоёрыг аваад хооронд холбоод буцаагаад хэлчих. Иймэрхүү маягаар ингээд холбоод байна. А гэтээ ингээд
заримдаа хоёрыг авсан чинь нэг хэлхэлцсэн гараад ирж болно шүү дээ гин шиг. Тэгвэл тэгсэн ч гэсэн адилхан ингээ холбочих. Тэгэл буцаага хэлчихнэ. Тэгэл дахиад хоёрыг гаргаж ирэл. Тэгэл 3 муруу 4 мөрөө ингээ хэлхэлцсэн байсан ч самууг ингээ тавтах нь болгоод хэлхэл буцаагаал хийгээд. За тэгэл холиол дахиж гаргаж ирэл ингээд иймэрхүү байдлаар хольж байгаад өссөн үедээ одоо ер нь болж болно те. За ингээ дуртай үедээ хангалттай за одоо болоо гэсэн үедээ бүгдээр ингээд яг урт уртаар ингээ жагсаагаад ингээ уртталтаа тавьчих те. За тэнгууд эндээс юу гарч ирдэг вэ гэхээр ZP хуул гарч ирнэ. Амар юм бэ. Тий, ZP хуул гараад ирж байгаа. За эндээс юу ойлгож болох вэ гэдэг тийм асуудал гарч ирнэ. Юу яах гэж яваачин туршилт хийгээд байгаа юм чи тий. Яг хөө сонирхол юм л да. Гэтэ ер нь яах гээд ийм туршилт хийгээд байгаа гэхээр нэгэнт одоо ZP хуул гарч ирсэн бол энэ дээр юу ажиглагдах хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө Паретогийн зарчим гараад ирдэг. За энэ амар гоё энэ. За ийм одоо нэгэнт одоо холбогдсон урт гинж гэж байгаа тий. За тэд нар улам бүрл урт болоод түрүү хэлсэн ч гэж тий. Одоо баян хүмүүс нь тий. За ямар ч хэлсэн л нэгэнт холбогдсон гинжнүүд бол гарч ирэхдээ л улам урт болоод байдаг. За нэгэнт холбогдоогүй гинжнүүд бол одоо нөгөө нэг жагсаагаал ингээд тавьж байгаа баг ихэнх нь дийлэнх нь ганц ч удаа холбогдоогүй юм гинжнүүд байж байна. За ганц хоёрх нь ингээд маш их ингээд холбогдсон байгаа. Тэдний нэг нь бүр маш их. Тэгээ хоёр дахь нь арай одоо 2 дахин баг, 3 дахин баг, 4 дахин баг гэд яг ингээд ZP хуулийг дагаад ингээд явчих. За тэгэхээр тэр яг түрүүний хэлсэн чи яг зөв байхгүй. Баян хүмүүс тий улам л баян болдог. Ядуу хүмүүс ядуу хуваарэ л байгаа дийцэг. Тий. Тэгэхээр ингээд жижигхэн ялгаал одоо ерөөсөө тэр чинь ингээд улам томроо яваад идэг л гэсэн үг шүү дээ тий. За нөгөө талаас одоо яа тийм би нэг жоохон илүү мэдлэгтэй байх юм бол миний мэдлэг нэмэгдээл. Яа дотоо мэдлэгтэй ингээд мэдлэггүй байх юм бол миний мэдлэг одоо нэмэгдэхгүй хэвээрээ л яваад байна гэсэн. Магадлал нь ингээд яваад байгаа гэсэн. Уучлаарай. Гэтэ нөгөө мэдлэг ч гэсэн бас яг адилхан тий. Нэмэгдэхийн хэрээр илүү их мэдээлэл хүлээж авах юм бол улам л мэдлэгтэй бол улам л мэдлэгтэй бол нэгдэд тий. Яг үнэ тий. Яг наад ч юм баггүй. Мөнгөн дээр ч гэсэн. Тий. Залхуураад байх юм бол бас яг адилхан. Тийм байна. Улам л залхуу болоод байна. Тий. За нэг иймэрхүү зүү тогтлол ингээд ажиглагддаг. Айхтар юм байна. Тий. За тийм болохоор одоо мэдээж одоо зөвхөн баян ядуудаа биш л дээ. За одоо манай галактикийн однууд хүртэл адилхан одоо тий галактик дахь нийт оддын хамгийн тод гэсэн одоо 20% нэдэг. За ер нь бол түрүүн нөө ZP хуультай холбоод нэг тайлбарлаж хэрэгтэй нэг. Юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр ингэж байгаа юм л да. Нөгөө нэг ZP хуулийг ингээд гаргаж ирээд тавьчихж байгаа. Нөгөө нэг за цаасны хавчааруудаа гаргаад ирээд тавьчих л та. Тэгэх юм бол одоо ингээд за хэдэн ширхгийн цаасны хавчаарууд байна. Зарим нь бол юм урт болцсон байгаа тий. Зарим нь болохоор нэг нэгээр байж байгаа. За тэгвэл тэдний нийт 20%-ийг ингээ аваад үзье. Яг ингээд нийт жагсааснуудын 20%-ийг аваад үзэнгүүт хамгийн ихний одоо урт 20%-ийг авангууд нийт нөгөө нэг цаасны хавчаарууд чинь 80% дээр дотор төвлөрсөн байж байгаа. Нэгэсэндээ ZP-ийн хууль өөрөө зүгээр л энгийн математикийн одоо жоохон л одоо юу тооцоол хийхэд энэ 82-ын зарчим өөрөө шууд гараад ирнэ гэсэн. Одоо нэг юм ямар ч хамаагүй тоонуудыг 2 дахь нь 2 дахин баг, 3 дахь нь 3 дахин баг, 4 дахь нь 4 дахин баг гэсэн ийм нэг мөрийг зурж агаад тэрнийхээ яг 20%-ийг ингээд авахд хамгийн ихний их гэсэн 20%-ийг авахд тэрний одоо доотлын нийлбэр нь бол нийт тэр графикийн 80%-ийг бүрдүүлнэ. Энгийн математик байхгүй. Тийм болохоор ZP-ийн хууль энэ 82-ын зарчим хоёр хоорондоо яг математикаараа яг одоо төгс одоо ингэж таарж байгаа ийм хоёр хууль болж таарж байгаа. За тэгэхээр ерөөсөө яг адилхан. ZP хууль байгаа газар Паретогийн зарчим байна гэсэн үг. Тэгэхээр хаасаагүй ZP хууль байгаа юм бол хаасаагүй Паретогийн зарчим байна. Бүх юм 80 20-лчлаа. Тийм, яг үнэ тийм. Бүх юм одоо ингэ 80 20 юм шиг санагдаад байвал тэр урлагийн чарт ZP л хууль байсан гэсэн. Тэгэхээр Паретогийн зарчмыг ийм амархан тайлбарлаж болж байна. Ерөөсөө наа чи ZP хуулиас болж байгаа юм. За тэгвэл ZP хууль нь юунаас болж байгаа юм бол санамсгүй тооноос болж байгаа. Магадлалаас болж байгаа юм. За тэгвэл магадлал нь юунаас болж байгаа юм бол энэ дээр бол жинхэнэ хариултаа байхгүй. За нэг иймэрхүү юм болоод байгаа. За тэгэхээр ZP хууль байх юм бол яах нь вэ? Энэ бол ерөөсөө л Паретогийн зарчим гарч ирэх нь бол зүгээр л одоо математикийн хувьд бол маш энгийн зүйл байна. Ойлгомжтой зүйл байна шүү дээ, тий. За нэг иймэрхүү зүйл байна. За Паретогийн зарчим бидэрт бол нэг зүйлийг сануулдаг. Их нь бол чухал биш. Харин яг зөв зүйлээ олж хийх нь хамгийн чухал. За хамгийн үр ашигтай ажлыгч нь бол одоо тий хувь тавилан хамгийн ихээр одоо шагнадаг юм шиг ингэж одоо ертөнцид ажилладаг. Бас орон зэрэг авах. Яг үнэ тий. Тэгэхээр үр ашигтай ажлуудаа л хийх хэрэгтэй.
Харин би жоохон давуу талуудаа ингээ айгүй өнгөлөх хэвээр байна гэж сая бодосон гэж байна. Яг байна тий. Одоо өөрийн чинь нийт орлогын чинь 80%-ыг нийт өөрийн чинь хөдөлмөрийн 20% шийдчихэдэг бол үлдсэн нөгөө нэг 20% за энэ ярих чийс юм а яриачлаа. За ямар нэг тийм хилний хамгийн их заав гэж гарыг нэг юм алхассан шүү. За гэхдээ энэ бол нэг тийм гайхаад байх зүйл бол биш. За тайлбар нь л энгийн гэдэг. ЗИП-ийн хууль байхад Паретогийн зарчим маш хэлбэр тайлбарлаж болно. За хаа сайгүй гарч ирээд байгаа энэ ЗИП-ийн хууль үйлчилж байгаа бүх газрын Паретогийн зарчим ажиллана гэдэг рүү яг хэлсэнтэй. За яагаад тэгэхээр ямар нэг хилний хамгийн их ашиглагддаг 2 дахиас 2 дахь их 3 дахиас 3 дахь их гэх мэтэр ашиглагддаг гэдэг түрүү хэлсэн шүү дээ тий. За ингээд бүх үгийг жагсааж агаад нийт үгнийх нь хамгийн их хэрэглэгдэх дөрөвний 20%-ийг нь авах юм бол эн чинь 80% гараад ирнэ. За амьдрал дээр ч яг адилхан. Нөгөө нэг нийт орлогын чинь 80%-ийг нь бидний 20% хичээл зүтгэл гээд юу яж байна. Одоо бүрдүүлж байна. Үний эрэхтэй бидний нийт хичээл зүтгэлийн 80% нь 20%-ийн үр ашиг гаргадаг гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ дээр ЗИП-ийн хууль явж байна, Паретогийн зарчим ажиллаж байна гэсэн. За ерөөсөө бид нар тэр яг 20%-ийг л зөв олж хийх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. За одоо бүгдээрээ нэг сонирхолтой хууль руу орно. Бэйнфордын хууль гэдэг байгаа. За тэрэн лөө орохоос өмнө хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага нэг явчих. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Юнителийн хамт олон маань ивент гэж хамтарч ажиллаж байна. Юнителийнхэн бол бас дандаа гоё те хүмүүст хэрэгтэй хүмүүсийн бас жижиг юм үгээд орхичдаг те гэтэл хүний амьдралд маш чухал нөгөө жижиг юм нөлөөлж өгдөг те одоо саяын хууль шиг одоо нэгээр давал 80% даваа яг үнэтэй гэдэг шиг одоо маш олон гоё үйлчлэг үзүүлдэг. Тэгэхээр автомат цэнгэлт гэдэг үйлчлэгээ одоо хүмүүс маань авах боломжтой болсон байна. Автомат цэнгэлт үйлчлэгээ сар бүр хэн нэгний дугаарыг гараар цэнэглэх, нэгж дата шилжүүлэх, үйлдэлийг автоматжуулах, за хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг хангаж байгаа энэ үйлчлэгээ гэсэн үг. За тэгэхээр хүүхдийнхаа дугаарыг цэнгэлэхээ мартдаг тохиолдолд за хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй байх, хэрэгтэй мэдээлэлээ цаг тухайд нь авч чадахгүй байх. Одоо зэрэг иймэрхүү эрсдэлтэй тулгарч болдог. Ер нь хүүхэд гэлтгүү хэн ч гэсэн те таксинд явж байгаад орой өчийн цагаар явж байгаа дата тасарчвал айдаг байхгүй юу? Одоо би ч хүртэл гэтэл энэ автомат үйлчилгээг та идэвхжүүлчих юм бол одоо хизээч тийм дата тасрах гэсэн асуудал одоо тулгархгүй байх нь уцаа цэнгэллүү яалаа нэг ч дуусчих байлуу яалаа гэсэн юм дэми бодлоог та өдөр болгон бодож явахгүй байх нь тий. Тэгэхээр одоо санах ажлыг өөрөө биш ингэ системд даатгаж байгаа ийм амар хэлбэр ажил байна. Энэ үйлчлэгийг хоёр байдлаар та бүхэн маань дугаараа цэнгэлэх боломжтой. За эхний сонголт нь болохоор үйлчилгээний хоног дуусах үед автоматар цэнэглэх. Айгүй амар байна те. Дууслаа цэнэглэгдлээ. За дараагийнх нь болохоор сар бүрийн тогтмол нэг өдөр цэнэглэхээр тохируулах цалин босоо өдрөө ч юм уу те. За автомат цэнгэлтэнд дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчилгээ CSS за эсвэл 1444 дугаарт мессеж илгээгээд бүртгэгдэх юм боломжтой. За энэ үйлчилгээг бол идэвхжүүлэх нь нэмэлт ямар нэгэн төлбөр байхгүй. За зөвхөн цэнэглэсэн дүн нь одоо төлбөр дээр нэмэгдэнэ ойлгомжтой. За хэрэглэгч сард одоо бусдын дугаарыг цэнэглэх боломж дээд дүн 50,000 төгрөг байна гэж энэ бол бас хангалттай санагдаж байна. Тэгээ 2 3 хүнийхийг ч цэнэглэжгээр тэгээ автомат цэнгэлтийн үйлчилгээг зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч идэвхжүүлэх одоо ийм боломжтой байх нэ. Тэгээ та бүхэн маань Unitel-ийг бас хэрэгэлдэг бол те Unitel аппликейшн руу ороод үйлчилгээ зэс рүүгээ ороод автомат цэнэглэлт гэдгийг одоо ингээд сонгоод аппликейшнээрээ бас ашиглажвал айгүй бас амар байдаг аа. За тэгээд бидэнд одоо бас ажлыг маань хөнгөвчилж те ингэж өгч байгаа Unitel-ийнхаа хамт олонд их баярлалаа. Үнэхээр бас амар хэлбэр үйлчилгээ байна. Тийм шүү дээ тий. Одоо тэр хоёр тал байгаад байна л да. Энэ цэнэглэгч тал, цэнэглүүлэгч тал гэдэг тий. За аль нэгнийх нь цэнэг дуусах юм, хоёулынгийнх нь зэрэг цэнэг дуусахад бол асуудал үүсч эхэлнэ эндээс тий. Хоорондын холбоос үлбэ тасарна. За тэгээд дээрэс нь одоо интернет байхгүй болчвол одоо бид нар чинь интернетээр л бүх юм ингээ хийж яадаг. Одоо банкнд энэ дээр байж яадаг. Ер нь бол бүх үйлчилгээнд энэ дээр байж яадаг. Сүүлдээ одоо бидний одоо хүн гэдгийг баталгаанууд нь хүртэл энэ дээр байж яадаг боллоо шүү дээ тий. Одоо утас нь ундарч байгаа бол хүн биш бас. За тэгэхээр дата нь тасарна гэдэг бол нэгжин дуусна гэдэг бол цэнэг нь дуусч байгаатай л адилхан гэсэн. Тэгэхээр нөгөө нэг цэнэглэгч талын цэнэг дуусахад цэнэглүүлэгч тал бол одоо тий дататайгаа л байж яах нь шүү дээ. За тийм шүү. Тэгээ ер нь бол нийт одоо асуудлуудын тий 20% нь болж өгч байна. Тэгэхээр одоо 80% шийдэж штэ энэ шийдэл бол гайхалтай. За баярлалаа. За баярлалаа Unitel-ийн хамт олондоо. За одоо бүгдээрээ тоо руу оръё. Тэр дунд одоо мөнгө рүү орцгоё. За 1-9 хүртэлх тоог ер нь санаандгүй байдлаар сонгох юм бол
1 гэсэн тоо гарч ирэх магадлал хэд вэ? 1. Яасан За ингэж байгаа. Нэгээс ер нь 9 хүртэлх тоо ингээд урдаа тавьж хагаад нүдэн анж байгаа нэг ингээд сугуулхад ер нь хожиж байгаа ч юм уу сайн харилцаа тавьж байгаа. Нэг нэгээ сугуулхад хэд гарч ирэх магадлал. За 9 нүдтэй юм шоу байлаа гэж үтэй л та. Тэгэх юм бол ингээ хаях юм бол 1 гэдэг тоо буух магадлал хэд байх вэ гэдэг асуулт гарч байгаа. За энэ бол 9-ний 1 гэдэг тоо гарч ирнэ. Тэ энэ ойлгомжтой магадлал статистик. За тэгээд одоо яг нэг 11 орчим хувь гэх юм уу те. Иймэрхүү байх хэрэгтэй гэж бол ихэнх хүмүүс бодож байгаа. Тэ. За 9 талтай шоо хаяад байна л гэдээ ойлгоод байгаа шүү дээ, тэ. За гítэл хороо ертөнцийн тийм биш байдаг. Одоо бид нар бол нэг 1-9 хүртэлх тоонуудыг чинь тэгш хэрэгтэй гэж бодоод байгаа шүү дээ, тэ. Тэгш магадaltaй гэж бодоод. Жиг хороо ертөнц тоонуудад тэгш бус санддаг. За зарим тоог одоо тэр дундаа ер нь нэгийн тоог илүүд үзээд тэгээд бусад одоо тоог ялгуурлан гадуурхдаг. Тэр цэм одоо 9-ийн тоог баг үзэн яддаг. Ийм юм байна. За энийг болохоор Бенфордын хууль буюу одоо энэ эхний орны хууль гэдэг. За байгаль дээрх ер нь бол бодит өгдлүүдийг жишээ нь одоо гол мөрний нийт урт, хавцааны үн, татврын одоо тайлан, одон орны зай. За дээрэс нь хотуудын одоо хүн амын тоо энэ төр гэдэг. Одоо юу ч хамаагүй ер нь цуглуулаад үзэхэд энэ бүх тоонуудын хамгийн ихний орн одоо нэгээр эхлэх магадлал баг 30% байдаг. Нэгээр эхлэх магадлал дангаараа 30% гэзэл. За харин хоёроор эхлэх магадлал нь болохоор 20 хүрэхгүй. За баг 15 гарах л хувь гэсэн үг те. За гурваар эхлэх магадлал нь дөнгөж нэг 10 гарах хувь энэ төр. Гих мэтэр буурсаар байгаад одоо энэ 9 гэсэн тоогоор эхлэх магадлал баг 5 хүрэхгүй байгаад байгаа. За энэ бол баг л те ZP маань хууль явж байна. За яагаад ингэж байгаа нь бол баг тодорхой байгаа хаа. ZP-ийн хууль шүү дээ. ZP-ийн хууль явж байгаа. За өөр бас одоо логарифмын өсөлтөөр тайлбарлаж болдог нэг иймэрхүү тайлбар байгаа. За ямар нэгэн тийм зүйлээс 1-ээс 2 болгохын тулд одоо бид нар бол одоо 1-ээс 2 гэдэг тооны хоорондох зай бид нар одоо 8-аас 9 гэдэг тооны хоорондох зайнаас хамаагүй том санагддаг. Ядаж бидний толгой санагдахтай хүртэл те. За одоо ингээд нэг гоё жишээ авъя заяа. Ер нь бол ингэж байгаа. Ихэнх системд бол нэг дээр хамгийн их цагийг өнгөрөөдөг гэдэг юм л да. За бид нар 10 сая төгрөг цуглуулах гээд хамаг цагаа өрдөг. За тэгснээр дараа нь болохоор хичээл цэцгэлээ ихэнх цагийн 10 сая төгрөг цуглуулахад зарцуулж байгаа. Тэрийг 20 сая болгохын тулд хамаагүй бага хугацаа зарцуул. Бараг тал хувийн те хичээл цэцгэл тал хувийн одоо цаг хугацаа зарцуулна. За тэгээд арга ивэ олоод аль хэдийн эхэлсэн байгаа юм чи одоо дараа нь бүр эцэст нь те 80 саятай хүн бол мөнгөө 90 сая болгохын тулд зүгээр одоо байж ахтлаар болчихно. Тэр бол нэг те. Одоо тэгэхээр 80 саятай хүнд 90 саяыг санал болгох. Айлсгүй ямар ч мөнгө хүнд нэг одоо 10 саяыг санал болгох хоёр бол шал тэнгэр газар шиг ялгаатай юм баггүй те. Уг нь л адилхан л 10 сая төгрөг санал болгоод байгаа шүү дээ те. За тэгэхээр ерөөсөн хүний оюун бодолд хичээл зүтгэлтийн цаг хугацаанд хүртэл одоо ингэж энэ тусгалаа болж байна. Нэгсэндөө одоо энэ 1-ээс 2 болж байгаа энэ зай энэ 8-аас 9 болж байгаа энэ зайнаас бол хамаагүй том байдаг. Ихэнх одоо системүүд яг энэ 1-ээс 2 болж байгаа энэ завсартал одоо хамаг ихээр ингээд орчих 30% нэн дээр явж идэг гэсэн. Тэгэхээр бол мөнгөнд дээр алхмууд болохоор тийм юм шиг байгаа. Анх мэдэхгүй тэгээд нэлээ алхаа үдчихвэл цаашаа орог жигд гүчих юм шиг. Тий. За одоо ингээд өөр чинь нэг чихэр санал болгох, хоёр чихэр санал болгох юм бол одоо хоёрыг нь аваад их баярлна гэсэн тий. Би хоёр дэх хийх юм бичлээ гээд одоо их чихэр авчлаа гээд 8 чихэр авах уу 9 чихэр авах уу гэх юм бол одоо нэг их бараг ялгаа байхгүй юм шиг. За яг уу 9-ийг авчи тий. За орон 8 ч адилах юм байна дөө гээд тий. Хэрвээ 1 2 2-ын нэгтэйг нь сонгочих юм бол хоёрыг нь авч чадсангүй гээд айгүй харамссан шүү дээ тий. Хоёр дахин баг болооч. За нэг иймэрхүү юмар бол тайлбарлаад байгаа. Энийг бол логарифмын хууль гэдэг. Гэхдээ надад бол ZP хууль хамаагүй хялбархан санагдаж байгаа. Баахан тоонуудыг ингээд самсргуугаар авахад хамгийн одоо том тоон 1-ээр эхэлсэн байх магадлал хамгийн өндөр. 2-оор эхэлсэн байх магадлал 2 дахин бага, 3-оор эхэлсэн байх магадлал 3 дахин бага гэдэг ингээд явж байгаа. Тэгвэл хамгийн ихний тоонууд нь л одоо ерөөсөө ингэж ZP хуулийг дагаж ийн шүү дээ. За гэхдээ энэ хууль одоо амьдрал дээр яг ямар хэрэгтэй юм бэ гэвэл энэ хууль дээр одоо дэлхийн одоо хамгийн шилдэг санхүүгийн лөвөр илрүүлэгч юм байгаа. 1990-ад онд одоо Америкийн татврын албаныхан энэ хуулийг ашиглаад тийм маш олон ловёрыг бол илрүүлсэн байдаг. Хүмүүсд бол татвараас зайлсхийхийн тулд хуурамч тайлан гаргаж таарна тий. Тэр тайлан дээр ямар нэг тоо зохиож оруулах хэрэг болно. За тэгээд одоо
санамсаргүй юм шиг харагдах хэвээр шүү дээ. Уг нь бол та улаан цай нэг юм баахан тоонуудын цуглуулга хийж бол юудлээ одоо нэг юм улаан цай тоонуудыг хийчих юм бол тэр чинь шууд баригдчих шүү дээ. Тэгэхээр аль болох ингэ санамсаргүй юм шиг хийх оролт. Заримдаа ингээл 100, заримдаа 200, заримдаа 253 гэнтэр гэдэг ч юм уу ингээл нэг юм санамсаргүй тоо шивэх гээд оролдоод хичээнэ гэсэн үг. За тэгж яхад болохоор ер нь бол ихэнх тохиолдолд бол бүх цифруудыг яг л шоо хийж байгаа юм шиг ижил тэгш одоо хийчдэг. Тэр тоонууд дундаа. Одоо хуурамч тайлан дээр зохиож хийж байгаа тоонууд нь гэсэн үг шүү дээ. Гэтэл яг жинхэнэ тоонууд бол Бенфордын улаал дагах хэрэгтэй байдаг. За энийг бол одоо манай нягтлангууд бол мэдж байгаа те. Энэ санхүүгийн байцаагч нар бол мэдж байгаа. За тэгэхээр энэ нягтлан бодох бүртгэл дотор нэгээр ихсэн тоонд 30% хүрэхгүй ер нь 5 эсвэл одоо 6-аар ихсэн тоонууд адилхан хувьтай энэ төр байгаадах юм бол шууд одоо санхүүгийн байцаагчд бол энийг с ิจ гтэй ингээд мэднэ гэсэн үг. За тэгээ шалгана гэсэн үг шүү дээ те. Энэ бүр гайхалтай тий. Би ихтэй яг үнэнгээ хэлэхэд Бенфорд Лавыг өмнө бас мэдчихсэн юм аа. Дандаа бас мэдэхгүй сууж яхаар бас тий. Тэгээд нөгөө Netflix-ийн Connected гэдэг киноны Digit гэдэг анги дээр яг энэ тухай гараад би энийг бүр анх сонсоод ухаан алдчих унаад бүр тий. Яахлаараа гэд бүр хэл ам хэмээр санагдаад тэгээд тэр статистик дээр жишээлбэл одоо манай компани одоо тэр эдийн засгийн дүн байлаа гэж бодоход 30% нь нэгээр эхэлсэн байх хэрэгтэй гэдэг тий. Яг үнэ. 30% нь биш одоо нэгээр эхлээгүй одоо 7-гийн тоогоор эхэлсэн байвал энэ шууд ойлгомжтой л өөр худлаа яг үнэ тий. Тэгээд нэг хүн зохиомл нөгөө тархмал юмыг гаргаж чаддгүй гэнэ үү? Чадахгүй. Харин тий. Одоо хичим байгаа тий. Тий. Яг үнэ. Наа чи яг тийм одоо энэ дээр гарч ирж байгаа байхгүй тий. Хүн бол тэр санхүүгийн одоо Бенфордын хуулийг мэдгүй хүн нэг аль болох сансаргүй юм шиг тоо сонгох гээд. Ер нь бол бидний тархицсан дэ гэж ажилтдаг шүү дээ. Одоо нэгээс 10-ын хооронд ийм нэг тоо сонгох гэдэг юм бол за хэдийг сонгосон бэ? Би ч яг 7-гийн тонд орд. Яг үнэ. Ихэнх хүн 7-гийн тоог сонгодог тий. Яагаад гэдгийг мэдэхгүй. Ямар ч зүйл ихэнхдээ л 7-гийн тоо үгүй бол одоо 3-ын тоог сонгодог. Зааврын дагуу сонгосон юм шүү би. Тий. Үгүй одоо 2 оронтой тоо сонгох юм бол нэг бол 32-ийн тоог сонгоно альсгүй одоо хэд хэдийн тий нөгөө нэг 70 хэд ч юм уу 73 ч үлээ нэг тийм тоонуудыг сонгодог. Одоо хүн самсаргүй байх гэ хичээгээд амар санамсартай тоог гаргаж ирээд байдаг байхгүй юу. За нэг иймэрхүү юм бол болоод байдаг. За тэгэхээр одоо энийгээр л бариад авчин гэсэн. Тэр хүн чинь ингээд аль болох санамсаргүй тоо их гээд бүр хажуудаава шоо барьж шидэж байгаа л тий нөгөө тоонуудаа оруулаад нөгөө хүнд анзаарахгүй байх гээд байгаа шүү дээ. Тэнгүү тэрүүгээр нь анзаарч байгаа байхгүй юу. Энэ яас их сонингээр рандом санамсаргүй тоо. Энэ санамсаргүй байна гээд санамсартай байх хэрэгтэй байхгүй юу. Бенфордыг ойлгох хэрэгтэй. За бүр сонирхолтой 2009 онд энэ Ираны сонгуулийн үр дүнг эрдэмтэд Бенфордын хувьлаар шалгаж үзээд за тэг сонгуулийн дүн бол зохиомл байх магадлал маш өндөр байна гэдгийг л мэдж авсан. Мэдсэн байгаа. Энэ улс орондоо ашиглах юмсан. Яг үнэ. За хороо ертөнц бол ийм хуурмаг зүйлд бол дургу юм шиг эндээс харагдаж байгаа. За өөрийн гэсэн тийм тий тоонд араал одоо магадлалыг ягштал баримталдаг тий ийм тийм их нямбай нягтлан шиг л байгаад байгаа байхгүй манай хороо ертөнц бол тий. За хүн төрлөختөн бол тэрийг одоо дуур ойлгож бол хизээч чадахгүй. Яг л одоо бурхан хурууны альсгүй юм тамгаа дарсан юм шиг. Өөрийнхөө одоо тэ зохиосон бүх тоонууд дээр за энэ бол миний зохиосон тоо. За энэ бол миний зохиосон тоо. Хүний зохиосон тоон дээр тэр тамг одоо бурхан дарж өгөхгүй. Тэгээд одоо тэрийг шууд таниад мэдчихин гэсэн шүү. Энэ хүн зохиоч. За тэрнээс тийм болохоор одоо тоонуудыг бурхан зохиодог байх нэ. Хүний зохиосон тоо бол ингээд баригдчихдаг, анзаарэгдчихдэг, азартчихдаг, ялгагдаж харагддаг гэсэн иймэрхүү сонин хачин юм гарч ирж байгаа. За энэ бүх зүйлүүдийг одоо зүйлүүд магадлалын онол бол нормал тархалт гэдэг юм үүсгдэг. За энэ тэнд одоо статистик мэдээ энэ төр харахаар л тийм хонхын хэлбэртэй голдоо тийм өвсөн бухал шиг овгор. Тэгээ зах руугаа ингээд айжмаар ингээд боорс маягтай тийм мөрийн графикууд энэ тэнд харагддаг. За хүмүүс бол манай үзэгчд бол харсан ч үж магадгүй хараагүй ч үж магадгүй их л түгээмэл зүйлтэй авах нь бол. За тэр мөрийг бол Гауссын тархалт буюу нормал тархалт гэж нэрлэдэг байна. За гудамжинд одоо зөрж өнгөрч байгаа. Эсвэл одоо жишээлбэл юу гэдэг ажлынхаа газар юм уу, сургуулийнхаа, ангийнхаа одоо хүмүүсийн одоо ер нь бол дурын хүмүүсийн өндрийг нэгээд аваад үзье. За тэгэх юм бол одоо маш намхан хүмүүс айгүй цөөхөн байдаг. За маш өндөр хүмүүс бол маш цөөхөн байдаг. За дийлийнх нь бол ер нь бол дундаж өндөртэй байдаг. Энэ бол нэг тийм гайхаад байх юм биш. За хэрвээ энэ одоо хүмүүсийн өндрийг нь график дээр зурх юм бол яг түрүүний хонх шиг хэлбэртэй нэг тийм график үүснэ гэсэн. Гол хэсэг нь юм өндөр, зах руугаа ингээ нарийсцсан. Тэгээд тэр маш нарийнхан хэсгүүд дээр болохоор нөгөө нэг хит намхан хит өндөр хүмүүс чинь ингээд байж идэг гэсэн. Дарвин мэндэл дээр бас энэ тухай ярьсан. Нөө яг тий. За энэ бол хаас айгуул яригдж байгаа. Манай нэвтрүүлгүүдээр бол бас их яригдсан. За энийг одоо байгаль дэлхийн стандарт
Одоо ер нь хорвоо ертөнцийн норм гэж хэлж болно. За хүний IQ ч юм уу альсгүй одоо ээшийн одоо та нараа бас ингээд хараад үзээр энэ 5-6 сард нэг ээшийн шалгалт малгалтын дүн гардаг шүү дээ тий. Тэнгүүч чинь ингээл нутгаар нь хичээлээр нь ингээ гаргаж ирээд дүнгуудыг тавьчихна. За тэнгүү тэр ээшийн шалгалтын дүнгууд тэр баахан юм хонгон хэлбэртэй баринууд гараад ирнэ. Тий. Тэгээд айгүй муу хөхтөл айгүй цөөх. Айгүй сайн хөхтөл айгүй цөөх. За яг ихэнх нь ингээ тэр гол руу овоорцсон ингээд ухал шиг овоорцоосон байж. За модны навчны хэмжээ энтер гэдэг ер нь бүгд энэ хоёулын захирагддаг. За тий байгаль ямар нэг тийм зүйлийг бөөнөр нь үйлдвэрлэхдээ үргэлжтийн дундаж руу тэмүүлдэг юм шиг ингэж харагддаг. Яг тэр одоо хавьтаа төвлөрсөн тийм тархалтыг л үзүүлдэг гэсэн үг шүү дээ. Нэм гол цэгийг яг ингээд тойрол нэг юм түгээмэл тархалт байгаа. Тэрнээс бол хол цөөхөн дээшэж цөөхөн доошоо цөөх яг тэр хавьтаа л овоорцсон байгаа гэсэн. Тэгэхээр нэг цэг дээр л байгаад байна шүү дээ тий. За энэ нормал тархалт гэж зүйл одоо бидэрт бол нэг тийм маш чухал зүйлийг бол хэлж өгдөг. За дундаж байх нь бол хэвийн зүйлээ гэдгийг. За ийм хууль байдаг болохоор л одоо бид нар онцгой зүйлийг таньж чадаад байгаа. Ер нь бол одоо хэрвээ бүх зүйл самсаргүй байсан бол бид нар юуг хэвийн юуг одоо гаж гэж үзэх вэ гэдэг мэдэхгүй ингэнэ гэсэн. За магадлал статистикийн хууль орчин үеийн соёл иргэншлийн үндэс болдог. Одоо ер нь бол даатгалын компаниуд за хизээ хідэн хүн одоо осолдохыг бол шууд ингээд энэ хуулиараа тооцоо гаргаад ирчих чаддаг. Туар гэх хүмүүс байдаг шүү дээ тий. Статистик харж байгаа. За энэ хавар их хүмүүс овоорч шүү. Энэ хавьд их хүмүүс өгч जैन. Энэ хүмүүс их осолдож जैन. Энэ хавьд их одоо юм юу даатгалын тохиолдлууд гараад ингээд шууд мэдээд тэрэн дээр нь одоо шууд шийдвэрүүдэ гаргаа явдаг гэсэн үг шүү дээ тий. За эмчнэр бол цусны шинжилгээний хариуг хэвэн байна уугүй юу гэдгийг нүгээр л мэдээж мэднэ. Тий. Одоо бидний цуснаас шинжилгээ авснаа нэг тоол гараад ирнэ. Гэхдээ тэр тоо сайн уу юу гэдгийг одоо яаж мэдэх вэ гэхээр ерөөсөө л энэ нормал тархалтаас хэр их хазааж ийн гэдгээр л мэднэ гэсэн үг. Нормал тархалтаас сэтэрхий хол байх юм бол бид нар жоохон муу байна гэсэн үг. Нормал тархалтан дээрээ л байх юм бол болж байна. Чи бол хэвэн байна гэж үзэн штэ. Өөр байгаа нь муу байна гэж. Яг үнэ тий. Нийгмийн хүлээлт бол тий. Яг үнэ тий. Бухалтай байх хэрэгтэй шүү дээ. Бухал дотроо л гэж л дайч нь бас эндээс гарч мараад нэг тийм онцгой тохиолдол болоо яах вэ гэж байгаа гэсэн. За бид нар бүгдээрээ ер нь өөрсдөө давтагдчихгүй тийм цорын ганц гэж боддог. Бүгдээрээ. За нэгэсэнд одоо өөрийгөө онцгой гэж бодох нь бол өөрөө хэвийн нормал зүйлээ гэсэн үг. За баярлалаа. За эсрэгээр ер нь өөрийгөө хэвийн нормал гэж бодох нь болохоор өөрөө баг илүү онцгой байж магадгүй. За баярлалаа. Тий яг үнэ. За өндөө одоо бид нар чи одоо математикчдын хувьд бол одоо тий тэр нэг гаргасан график дээр нөгөө хонхон графикт дээр нөгөө уулын оройлуулаг гэдэг матж байгаа нэг тийм баахан цэгнүүд л айтай байгаа шүү дээ тий. Бид нар бол нэг тийм онцгой зүйлүүд бол биш. За одоо хамгийн чухал асуулт. Яагаад гэдэг асуулт. За яагаад энэ одон орны зайнаас эхлээд бидний дансандах мөнгөний хэмжээ хүртэл энэ хүний хэл ярианаас эхлээд эдийн засаг хүртэл ийм одоо ягшсан хуулийн захирагдаад байна гэдэг. Яагаад нэгin тонн л 30% юм бэ? Тий. Тий. За ийм хачирхалтай хуулийг одоо хэн гаргаад хэн дагаж мөрдүүлээд байна гэдэг ийм асуудал. За уг нь бол бид нар чинь бие биенээсээ одоо үл хамааран шийдвэр гаргаад байгаа шүү дээ уг нь. Одоо яаж ч л тэгж одоо бодоод байгаа өөрсдөө тий. Одоо хоорондоо ярьж тохироолоо чи ингээрээ одоо харин би ингээгээд одоо тий одоо хой үлдсэн юм бол ерөөсөө байхгүй одоо харин ч одоо бараг дүн дансны үлдэгдлээ альсгүй одоо гүйлгийн нэг дүн мөнгө бол бид нар бие биенээс нуудаг шүү дээ тий. За ингээ нуугаа байж идэг тий. Тийм үү. Тий. За ингээ нуун. Гэтэл одоо яаж нийлбэр дүн тийм хатуу математик томыг дагаад байгаа компьютерийн програм шиг юмд одоо баригдаж чадаад байгаа. Ийм ачин. Нэрээ ботсон чи миний дансанд те сая хэдэн 100 ч юм уу эсвэл 100 хэдэн мянга ч юм уу нэгээр ихсэн юм байдаг юм байна. Их ихтэй ёо. Нэг тэрбум ч юм уу те. За энэ шинжлэх ухаанд энийг бол төвийн хязгаарын теорем энтер гэдэг эсвэл энтроп энтер гэл айгүй тийм хүнд нэр томьёонуудаар тайлбарлахыг хичээдэг. За гэхдээ хичнээн гүнзгийрсэн ч гэсэн маш энгийн ганц зүйл эндээс тодорхой харагддаг. Энэ бол ертөнц зүгээр нэг чулуу ус агаар самсрахгүй одоо хийн цоглол байгаа биш. Энэ бол математик дээр суурилсан маш нарийн зохион байгуулалттай тийм бүтээл юм байна гэдгийг л одоо бидэрт харуулдаг. Хэний бүтээл юм бол? Харин мэдэхгүй. За орчин үеийн зарим физикчд одоо чинь бол Макс Тигмарк гэх хүн бол энэ ертөнц бол математик өөрөө юм гэж хэлсэн байдаг. Манай бид нар ертөнц дотор математик судлаа. Энэ ямар гоё юм бэ гэдэг чинь нөгөөд нь
тэр математикт яг ертөнц захирагдаад ангууд нь Макс Тегмарк юу гэж хэлсэн бэ гэхээр манай ертөнц чи өөрөө математик байхгүй юу гэж хэлсэн байхгүй. Математик дээр амьдраад байгаа юм. Тийм, математик дотор амьдраад байгаа гэсэн. За тэр байтугай одоо Илон Маск тэргүүтээ одоо энэ хүмүүс бол их итгэл төгсөөр нь симулятор энтер гэсэн онлуудыг бол те бид нар бол програм дотор компьютерийн програм хангамж дотор гэж амьдарч байгаа гэж хэлдэг. За хэрвээ тийм бол энэ Зиб, Бенфорд, Парето, нормал тархалт ер нь бүгдээрээ л энэ програмын их код нээж таар. За программист одоо архитектор нь те ер нь тэр нөгөө хэн бүтээсэн бэ гэдэг тэр нөхөр чинь энэ бүх зүйлийг одоо самсргүй юм шиг одоо байлгахын тулд нэг тийм алгоритм зохиогоод суулгацсан юм шиг л ингэж ажиллаад байгаа. За энэ бол одоо байгалийн өөрийнх нь нууц хэл гэж ойлгож болно. Одоо хичнээн өөр үндэстэй, өөр хэлтэй, өөр тийм хүсэл мөрөгдөлтэй байсан ч хамаа авахгүй. Одоо эцсийн дүндээ бид нар нэгдмэл нэг шин чанартай юм байна. Нэг том системийн жижигхэн хэсгүүд юм байна гэдгийг бол энэ тоонууд, энэ статистикууд, энэ одоо програм шиг юмнууд сануулад байгаа юм бидэрт. За амьдрал бол замбраагүй юм шиг хэрнээ. Энэ цаана нэг юм агуу имхцэгц нуугдж идэг. Юм алдаа, амжилт үг хэлэг бүгдээрээ агуу найрал хөгжмийн одоо те ганц ноотууд нь юм шиг л ингэж байдаг. Тэгэхээр бол бид нар бүгдээрээ цаанаасаа энэ нэг ноотууд болоод энэ симфони хөгжмийг амлиулж байгаа юм шиг л болж байгаа. Би хэрвээ шал өөр байсан бол тэнд нэг солгоороод одоо те тэр хөг аяыг алдагдуулчихна гэсэн үг шүү дээ те. Яг л одоо ингээд би ганцаараа ганцаараа л тоглолт хийгээд байгаа юм шиг ганцаараа л шийдвэр гаргаад байгаа юм шиг боловч нийтэд ингээ харахаар би зүгээр л тэр нормал тархалт тэр нэг бүх програмын одоо тий нэг жижигхэн гайх ширүүх маягийн тэнд яг байх ёстой газар байж байгаа нэг нөхөд нэг цэгэл байж байгаа байхгүй. Яг тэг санагдаж байна. Тий одоо нэг симуляцийн ертөнцийн ингээ ханыг үрсээр гадаг жоохон тий гаргаад ирж байгаа юм шиг нууцын цаанаас нэг юм гард хуугаад байна. Тий яг тэг санагдаж байна. Тэгээ одоо жишээлбэл энэ жил годамжаар нүцгэн гүйсэн хүний одоо тоо тий одоо нэг мэдчих явах хэвээр нэг тоонд байх хэвээр байл л та. Тэгвэл хэдүүлээ энийг эвдээ тий. Тэгээд хамт олноороо гараад ингээ гүйчээ. Тэгэл энэ Бенфорд трафч нь эвдэгчлээ гэд үзүүлэх гээд гараад гүйлээ гэж бодъё л та. Тий одоо тавуулаа зургуулаа ч юм уу 60-уулаа ч юм уу. Тэгээ гүйсэн чинь яг Бенфорд юун дээр хуйланд одоо таарчглаа гэдэг. Гүүх ёстой байсан болохоор л гүйсэн байгаа. Харин тий. Бас нэг өөр нэг газар яг бид нар тавуулаа гараад гүйсэн чинь өөр нэг газар горуулаа ч юм уу хоёулаа гарч гүйж таарад. Тэр статистик нэгээд хангалтдаг. Хүн таарчлаа шүү дээ. Чи тааруулчлаа гэдэг. Яасан хэцүү сайн яг яг тийм. Нэрээстэй сайн. Бүр яг тийм. За өнөөдрийн нэвтрүүлгийн өндөрлөхөөс өмнө үзэгчтэй нэг тийм гоё зүйл захиа. За маргааш өглөө ажилдаа явахдаа эсвэл одоо кофего уугаад сууж явахдаа эргэн тойрноо нэг ажиглаад хараарай. За хүмүүсийн ярианаас одоо энэ зипийн хуулийг өөрийнхөө ажлын үр хөвтэй хэмжээсийн Паретогийн зарчмыг тэ мэдээний тоо баримтуудаас нь Бенфордын хуулийг анзаарч хараарай. За тэгээд өөрийнхөө дундаж байдалд битгий сэтгэлээр унаарай. Тэ зүгээр л одоо нормал тархалтын оройг эзлэх гээл тэр дээш одоо тэмүүлж байгаа л одоо ийм л явдал юм шүү дээ. Одоо уулын орой булаацалж байгаа л хэрэг гэж ойлгож байгаа. Бүр тэмүүлэх нь утгагүй ч юм шиг санагдаж шүү дээ. За ертөнц замбраагүй бол биш. Харин одоо гайхамшигтай эмгэгцтэй гэдгийг мэдэрхүүд амьдрал илүү утга учиртай санагдаж одоо илүү сонирхолтой болж ирнэ. За бид нар бол одоо самсргүй нэг тохиолдлууд бол биш юм аа. Бид нар бол бүгдээрээ энэ агуу математик найрагдлын нэг ихшгүүд юм шүү. Бид нар бүгдээрээ ямар нэг зоригтой юм шиг байгаад байгаамаа. За шинжлэх ухаан бол ерөөсөө юм уутгартай бол тоо биш. Ер нь харин ертөнцийг харах хамгийн сонирхолтой дуран болж өгдөг юм зүйл. За тэгэхээр энэ хүртэл анхаарлаа жилээс үзэгчтэй маш их баярлаа. За маш их баярлаа. Өстө үнэхээр сонирхолтой тий. Хүний дотрыг гжигдэж одоо юмыг хөдөлгсөн ийм дуугаар байлаа. Яагаад вэ гэдэг маш олон асуулт бидэнд үлдлээ. Хорвоо ертөнц чинь юу юм бэ гэдэг тий. Тий үнэхээр л одоо бурхны хурууны хээшиг дахин давтагдчихгүй өөрчилж болохгүй яг дараа эцсэн юм шиг өрөөсөө аюу хэцүү байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан эгүүн оюун болон Unitel компани вэндтгэж ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одондөр радио 107 83.3 гэсэн хөтөлбөрөөр та бүхэндээ хүрэлээ. Студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуун Орноор ажиллаа. Дараагийнхаа шинжилгээ ухааны гайхамшигар эргүү болзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдэхгүй Монголд ялах болтугай.